Тэгээд хүнс хөдөө аж ахуйн яамны сайдаар ажиллаж байсан их хоёр сайд маань болохоор одоо эдийн засгийн хөгжлийн яамны сайдд нэр дэвшиж байгаа юм байна. Тэгээд анх болохоор дарханлуу нүүлгэхтэй бол ерөөсөө л дарханд л байж энэ салбар маань хөгжих юм а тэр л хамгийн зөв бодлого юм а гэд маш олон гишүүд асууж яхад бол өөрөө ихтгэл төгс хариулж байсан. Тэгтэл одоо шинэ сайд нь бол энийг Улаанбаатар руу буцаад нүүлгэнэ гэж байгаа. Тэгэд ингэж ийм тоглоомтойгоор бас засаг өрж болж байгаа юм уу гэдгийг нэгт асуумаар байгаа. Тэгээд өмнөх олон гишүүд ч бас энийг асууж байна. Тэгээд J2 сайдын намтраас бас харахад та ингээд нефт онцгой албан татврын гайлын газрын дарга, Улаанбаатар хотын гайлын газар, гайлын ерөнхий газар, улсын мэргэжлийн хяналтын газар гэд ер нь манай Монгол улсад ажиллаж байгаа одоо бизнес эрхлэгч нарт хамгийн их хүнд суртал гаргадаг, авилал хээл ахуулаараа алдартай газруудад ажиллаж исэн ийм туршлагатай хүн юм байна. Тэгээд таны хувьд энэ байгууллагуудын үйл ажиллагааг ер нь юу гэж хардаг вэ? Өөрийнхөө ажиллаж исэн жилүүдийн туршлагаас харахад энэ байгууллагуудын үйл ажиллагааг нь ер нь яаж сайжруулж ийж эдийн засагт үзүүлж байгаа бизнес эрхлэгч нарыг хохироогоод хаагаад боогоод байгаа энэ байдлыг өөрчлөх вэ гэж та харж байна. Тэгэхээр та ажиллаж байгаа хугацаанд ямар дүгнэлт хийсэн? Одоо эдийн засгийн хөгжлийн яамны сайд болоод энэ нэг гайлтай холбоотой байнга усч идэг. Мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй ч гэсэн яамдуудаас байдаг бүх энэ хяналттай холбоотой асуудлууд дээр ер нь ямар бодлого баримтлах вэ гэдгийг асууя. За хоёр дахь асуулт болохоор эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд та эрчим хүчний салбарт ямар бодлого баримтлах вэ? Нэг худалдаа авагчийн завгаргийн төрөөс хэд хамааралтай энэ завгараар та явуулахыг тэмцэх үү? 24-өөс 28 онд бол эрчим хүчний либералчлал хийн гэж нэрлээд нэг лозунг болгож хайсан байгаа. Эрчим хүчний зах зээлийг чөлөөлөөд өрсөлдөөнд зах зээл оруулна гэсэн. Өнөөдрийн байдлаар тэр бол огт хэрэгжихгүй байгаамаа. Тэгэхээр таны хувь хүний бодлого ямар байдгүй? Дээрээс нь хувь хүний хувьд та эрчим хүчний салбарт улсын төсвийн хэдэн хувь ногдох хэрэгтэй гэж хардаг вэ? За сүүлийн асуулт. Монгол улсын бүтээмжийн тухай асуулт. Та боддоор одоо хөдөлмөрөөр баталгаажаагүй мөнгөний нийлүүлэлтээс болж инфляц өргөдөгдөд байгаа. Он гараад инфляц улам нэмэгдэнэ. Өнөөдрийн статистикийн хорооноос гаргаж байгаа инфляцийн төвшинг та бодит гэж бодож байна уу? Монгол улс ер нь инфляцаа бодитоор тооцож чадж байна уу? Та энэ дээр ямар бодлоготой вэ? За, дархантай холбоотой. Ер нь Монгол улсын энэ бүс болон орон нутгийн хөгжлийн ялгааг арилгах асуудал. Энэ парламентын гол зорилт. Хүн амын дийлэнх нэг бага хэмжээний газар төвлөр суугаад байгаа байдал улс орд аюулгүй байдал ер нь хөгжлийн бодлогот маш сөрөг юм нөлөөллөг үзүүлж байгаа. Хөдөө хөгжүүлж ээж хөдөөд хүн ажиллах, амьдрах, орлоготой байх орчныг бүрдүүлж ээж улс орны хөгжлийн бодлого хангагдана гэж үздэг хүн. Энэ учраас хүн хөдөөж хөнгө үйлдвэрийн салбар ажлын байран дээр яг үйлдвэрлэл явуулж байгаа тэр орон зайд очих нь зүйтэй гэж үзсэн. Эний үр дүнч гарч байгаа. Төвжирлгүй асуудлыг багцаар нь уялдаа холбоотой төрийн албан хаагч нэг дор нэг байшин суугаад үйлдвэрлэгчтэйгээ хамтраад ажиллуулан үр дүн гаргадгийг сайн өнгөрсөн хугацаанд харуулж байгаа. Дотоодын бүтээгдэхүүн өсөлтийн 60% хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хангадаг болж 48 мянган ажлын байр ишнэр бий болголоо. Бодлогын хэд хэдэн томоохон арга хэмжээ хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Эерэг үр дүнгууд гарч байгаа. Хөдөөгийн хөгжлөө бид нар хангаж яаж бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах бидний зорилт. Энд чухал байх болов уу гэж бодож тэр санаачлалыг гаргаж та бүгд улсын хурлд дэмжиж тогтоол гаргаж энэ салбарыг дархан уул аймаг шилжүүлсэн. Эндээ би гаргасан шийдвэртээ зөв гэдэгт одоо ч тэр ихтгэл төгс байгаа. Цаашдаа ч ийм байх ёстой. Хөдөөгийн хөгжлийг хангах бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах нь Монгол улсын гол зорилго. Энийг хийхэд төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэх, нүүлгэх, ихтэй сургуулиудыг энэ төвлөрлөөс гаргах зайлшгүй хэрэгтэй. Энэ бодлогыг харин бодлогодоо тууштай авах хэрэгтэй. Эхний зам гарлаа. 20 гаруй жил ярьцгаасан. Үр дүн болдсон байна. Зөвхөн хүнс хөдөө аж ахуйн дархан тосцонтой холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын гол бизнес, бэлтгэн нийлүүлэлт бүгд дагаад гарлаа шүү дээ. Өнөөдөр та бүхэн Дархан уул аймгийн хөгжлийн төлөв байдалтай танилцж болно. Дархан уул аймаг нэг их нийтийн эдийн засгийн үйлдвэрлэлд хот болж хувирж байна. Асрын хөрөнгө оруулалтыг татчих байна. Хүн амд мянгараар шилжин сууршиж байгаа. Ийм л бүс нутаг болж хувирж байна шүү дээ. Тэгэхээр энэ бодлогоодыг ганц хүнс хөдөө аж ахуйн биш. Олон яамдуудыг тусгай өрхөн байгууллагуудыг ер нь Улаанбаатар хотоос гарах нь чухал. Аюулгүй байдлын үүднээс хэцүү байна. Ковид цар тахлын том сургамж байна. За хүнсний хангамжийн асуудал байна. Энэ бохирдлын асуудлууд байна гэдэг.
Төвлөрлийг задлж ижил бид шийдэндээ. Тэрнээс энд л асуудал овоолоод энэ дотор л байгаад байна гэвэл улам л бид нэр хүнд байдал руу орох болов гэсэн бодолтой байна. Энэ үднээс их цаажил юм шүү гэдгийг ойлгохыг хүсэж байна. За цаг нь дуусчлаа. За гайл мэргэжлийн газруудад би нэг 8 жил гараа ажилласан. Өргөсөн тангарагтай үнж нэр төртэй төрийн албыг амжилттай гүйцэтгсэн. Тэгээд сая энэ хоёр сайтын ярианаас сонсоход бол дархан руу нүүлэх нь зөв байсан юм байна. Тэгэхээр ерөнхий сайд Зандар Шатар бас тэрэн дээр адилхан бодлоготойгоо ерөн кабинетийн зарчмаараа бас та бүхэн ч адилхан бодлоготой болоод орж ирж байгаа болов уу гэж харсан. Тэгэхээр энэ талаараа Бадамсүрэн одоо сайдтай бас ярьсан байгаа юу та? Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамны сайд нь бол дархандаа байсан зөв үү гэж үзэж байгаа юм бол тэгвэл энэ Бадамсүрэн сайд томилогдоод ч гэсэн дархандаа энэ хүн сүдэ аж ахуйн яамаа бас байлгах зөв юм шүү. Зандар Шатар ерөнхий сайд энэ дээр дүүлэх гэж бодож байгаа. Газар нутгийн нэг хүрэхгүй ба 0.7% нь газар тариалан буюу урмал ургах болц гүйцэх юм таатай орчинд. Тэр нь төвийн бүстэй төвлөрж байгаа. Төвийн бүсийн хөдөө аж ахуйн салбарыг төвийн бүс дэх аж үйлдвэрлэлийг бид өөрчилж иж Монгол улсыг өөрчлөнө гэж би боддог. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хүн амын дийлэнх газар тариалангийн нутгийн одоо бараг 90% нь энэ жижиг дунд үйлдвэрлэлийн орчин үйлдвэрлэлүүдийн 80-100% нь үндсэндээ төвийн бүс төвлөрж байгаа. Тэгэхээр дархан бол асуудал аймгийн асуудал биш шүү дээ. Төвийн бүсийн төв дархан хот. Тэнд энэ хүн сүдэж хөнгөн үйлдвэрлэлийн бодлого амжилттай хэрэгжиж төвлөрлийг сааруулах Монгол улсын бодлого зорилт хэрэгжиж байна. Энэ хоёр гэдэг хүн санд гаргаад нүүс асуудал биш шүү дээ. Улсын их хурл тогтоол гаргаж нүү. Энэ төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүл гэдэг үүргийг та бүгд санд хурааж алга ташиж надад үүрэг өгсөн. Би тэр үүргэл биелүүлж байгаа юм шүү дээ. За цэнгэн гүшүүний асуултанд хариулъя. За тэр асуултанд та бүхэн улсын хурлын гаргасан шийдвэр засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Хэлцэх хэрэг байхгүй. Тэм учраас улсын хурл шийдвэр гараад хаашаа нүнгээ тийшэл нүү шүү дээ. Та тогтоолоо өөрчилчих юм бол тэгээ буцаад иргүүл ирнэ. Төвлөрлийг сааруулах Улаанбаатар хотын төвжирэг шийдэхин тулд нүүгээ шийдсэн.